толгой эргэм худал мэдээлэлд тойрон хүрээлэгдсэн мэт санагдаж байна уу? Бид үнэн бодит мэдээлэл биш, сэтгэл хөдлөлд хамгаалсан үнний дараах нийгэмд амьдарч байна уу? Энэ бүхнийг тайлбарлахаар Монголын баримт шалгах төвөөс Post Fact подкастыг хүргэж байна. Та манай подкастаас нийгмийг тодорхойлж буй үйл явдал, мэдээллийн урсгалыг бодитоор ойлгох болно. Post Fact. Тэг яг энэ сэдв чинь бас өөр нэг холбогдож байгаа юм. Мария Рейсинг л баян хэлдэг нэг үг байгаа шүү дээ. Shared reality гэдэг. Одоо дундын бодит гэх юм. Бидний одоо нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн хувьд санал нийлдэг зүйл те. Бүгдээр хамтдаа итгэдэг зүйл. Тэр ингээд бүр жижигхэн болоод баг байхгүй болж байна гэдэг. Тэр нэг аюулын тухай сануулад байгаа тий. Тэгээ одоо жишээ нь энэ одоо аягтай ус байлаа гэхэд энэ бол ус биш, ундаа гэд маргаад тах нь бас хэр зохимжтой тий. Тэгэхээр яг хүмүүсийн хооронд бол санал нийлэхгүй юмнууд бол байж болно. Гэхдээ яг нийгэм одоо улс орны хувьд тий тодорхой зүйл дээр нийлдэг, санал нийлдэг тий итгэдэг байжиж урагшаа хөтлөх боломжтой. Тэгэхээр яг энэ бас нөгөө нийгмийн үйл явцууд бас манад ер нь ажиглагдж байгаа болов тий. Ингээд нэг үйл явдал болдог. Гэтэл тэрийг ингээд зохион байгуулалтаа энэ ерөөсөө муу зүйл биш тий. Энэ бол ерөөсөө санаа зовх зүйл биш. Харин ч бараг сайн зүйл тий. Гэтэл яг бодит байдал дээр нийгэмд тэр тухайн шийдвэрийн ч юм уу үйл явдлын нь буруу сөрөг нөлөө гарч идэг ийм зүйл байгаад байна. Одоо shared reality гэхээр Монгол улсын хувьд дундын одоо бодит байдал тий. Тэгэхээр Монгол улс тусгаар улс мөн үү гэдэг рүү зарим талаараа орчоод байгаа юм шиг ч мэдээлэл бидэрт харагдаж байна тий. Хүн эрэгтэй юу гэдэгт хүртэл эргэлзээд байгаа юм шиг тий. Би ер нь эрэгтэй юу? Би үзэл бодлоо илэрхийлэх эрэгтэй юу? Би цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж болно гэдэг хүртэл яг тийм гэж юу? Гэмээр тий. Иймэрхүү нөхцөл байдал руу ерөөхдөө ороод байна тий. Тэгэхээр shared reality гэдэг зүйл магадгүй юу гэдэг би өөрийгөө хөөрхөн гэж боддог гэдэг шиг юм ач холбогдолгүй юмн дээр байх юм уу? Эсвэл бүр улс их орны тусгаар тогтнолтой холбоотой, хүний эрхтэй холбоотой асуудал дээрээ хүртэл эргэлзүүлсэн нөхцөл байдал руу хүрсэн байна. Тэгэхээр миний бодлоор бол Монголд бид нэр яг тэр улс их орны доктортой байдал чухал нөлөөтэй бүр үндэсний суур үнэт зүйлийнхээ хувьд хүртэл дундын бодит байдалтай байж хараахан бас чадахгүй байх шиг байна гэж юу харж байгаа. Ер нь бол ковидын үеэр хэлсэн шүү дээ. Бид эх орондоо ер нь эргэж ирэх хэрэгтэй юу гэдэг байдлаас л ер нь бол ингээл хэлсэн. Тэгэхээр тэр байдал бол ерөөсөө ковидоос хойш буцаж засраагүйгээр одоо бид яг хэний улсад амьдарч байгаа вэ гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдал руу ингээд орчиж байгаа шиг байна. Тэгэхээр shared reality гэдэг зүйл өөрөө бас нэлээд эргэлзээтэй. Ер нь бид нар юун дээр ер нь арчлал хэрэгтэй юм уу гэдэг юм дээр хүртэл ингээд одоо эргэлзээд эхэлж шít. Зарим нэг судалгааны дүнгээр хүртэл ийм үзүүлэлт бас гарсан байсан. Тэгэхээр тийм Монголд бол ялтчгүй энэ байдал бол ажиглагдж байгаа. Тэгээд дундын бодит байдал байхгүй болсноор нийгэм бол бүр л илүү хагарна. Монгол улс шиг 3 сая гаруй хүнтэй хүн амтай улс ингээд хагарч бутрах тусам илүү л эмзэг болно гэсэн үг. Тэгэхээр энэ эмзэг байдлыг санаатаагаар энэ эмзэг байдал одоо нэмэгдэн гэдэг зайлшгүй үр дагаврыг тооцоололгүйгээр богино хугацааны эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд бүр илүү дээрээс нь ингээд хагаруулад байгаа үйлдэлүүдийг бас гаргаж байгаа бол бас нэлийн харамсалтай л байгаа. Тий бас яг нэг парадокс шиг л нөхцөл байдал юм болоо гэж хараад байгаа юм. Одоо хүн ингээд энгийнээр бодоход хууртаад байвал улам хэрсүү болох хэрэгтэй шүү дээ. Гэтэл ингээд хуурал гэдэг нөгөө технологи нь амжилттай хэрэгжиж идэг. Нэг бол хувийн хувьд бол ерөөс юмд итгэхэ болно. Эсвэл тухайн технологид ингээд нийгмийн бодит байдалтай хэвийн зүйл гэж хүлээж аваад тэгэл хууртаал ингээд тухайн нийгэм ингээд технологи нь сайжраад байна. Тий бас сайжирч байгаа тий. Одоо бид нар шиг юу гэдэг те сэтгэлийн доотлохоор баримт шалгалт хийвэл нэрээ хэрэгтэй ч юм уу гэж бодоод хийж байгаа хүмүүс биш шүү дээ. Тодорхой эрх ашигтай, тодорхой төсөв санхүүтэйгээр те одоо нөгөө нэг
бид нар баримтаа шалгамаар байна. Гэтэ бас түрээсээ төлчмөр байна, цалингаа тавьчмаар байна. Баримтаа шалгахын хажуугаар хаанаас мөнгө олох вэ гэж байгаа биш. Бүх цагаа яг тэр миний тархийг яаж угаах вэ гэдэг тэр технологио сайжруулахад зарцуулж байгаа. Тэ ямар нэгэн санхүүжилтэд санаа зовох шаардлагагүй зарим талаараа бид нар ч төсвөр дотороо санхүүжүүлээд явж иж магадгүй тэ мэдэхгүй. Тэгэхээр ийм байгаа нөхцөлд бол тэр тэдний одоо арга зүй технологи нь одоо Филиппин зэрэг улсад туршигдаад магадгүй бид ч өөрөө нэг туршилтын тулаан болцсон явж байгааг үгүйсэхгүй тий. Тэгээд ингээ импортлогтод орж ирж байгаа. Ийм процессыг л бид нэр одоо зах зугаас нь харж бас ойлгол хэлжлээ байна л та тий. Тэгээ энийг таньж мэдүүлж ойлгуулахад яг баталгаатай найдвартай их сурвалж нь аль юм бэ тэгвэл. Тэгвэл хаанаас мэдээлэл авч аль нь зөв юм бэ гэдгийг бас ялгаж салгаж өгөх хэрэгтэй. Тэрний тулд юу яах вэ гэхээр мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн редакцууд байгаад ах хэрэгтэй болоод. Нэг талаасаа мэдээллийг тэр мэдээллийг тий хаах сонирхол байхад нөгөө талаасаа бас мэдээлэлээд ингээд харьцангуй объектив байдлаар мэдээлж байгаа саналга бас байна. JTI гэдэг одоо сэтгүүл зүйтгэлийн санаачлах гэдэг олон улсын хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан стандарт тухайлх юм бол Монголын нэг хэвлэл мэдээллийн байгууллага одоо манай баримтчилгах төвс гадна нэг хэвлэл мэдээллийн байгууллага хангацсан бас явж байгаа гэх мэтчлэн сайн туршлагуудаас байна. Мэдээлэл гэдэг өөрөө хүний одоо анхдагч хэрэгцээнүүдийн нэг баггүй тий. Одоо яг Масловын хэрэгцээний иерархиар ингээд аваад үзэх юм бол хамгийн одоо чухал хэрэгцээ буюу ёроолтод байгаа хэрэгцээн дотор юу гэдэг аюулгүй байдлаа мэдрэх хоол хүнстэй байх ч гэдэм үү. Тэгэхээр аюулгүй байдлаа мэдрэх хэрэгцээний нэг хэсэг нь өөрөө мэдээлэл авах болчих. Хүрээлэн байгаа орчин маань аюулгүй байна уу? Би одоо юу гэдгийг те хүний эрхийг дээдэлдэг газарт амьдарч гин үгүй юу? Тэрийг би мэдчих яах нь өөрөө миний анхдагч хэрэгцээ байхгүй. Бүр эргэж гэхээсээ наагур бүр амьд байх хэрэгцээ. Тэгэхээр хүнийг мэдээлэлгүй байлгах гэдэг бол нэг талаасаа боломжгүй ямар нэгэн байдлаар тэр хүн мэдээлэл олж авч л таараа. Тэр мэдээлэл нь юу гэдэг те ямар нэгэн орчны чимээ байна уу юу байна уу хамаагүй. Гэтэл одоо бид нар нөгөө тэр хэрэгцээгээ сошиал медиа дээр байгаа замбраагүй зарим талаараа худлаа ийм мэдээллүүдээр ингээ хангаад ахаар анхдагч хэрэгцээгээ бид нар ер нь муу буруу юм бол байг бэлэн гой мэдээдэг юу болох вэ гэдэгтэй адилхан. Тарих маань нэг тиймэрхүү байдлаар орчод байгаа. Гэхдээ мэдээлэлгүй байж болохгүй учраас хэрвээ цахим орчноос та нарын одоо бэлэн гой шиг те хортой мэдээллийг бити аваач гэж байгаа бол тэгвэл хаанаас авч болох юм бэ гэдгийг ялчгүй зааж өгөх хэрэгтэй болчихдог. Тэгэхээр авчруулах газрууд бол байгаа. Та өөрөө судалгаагаа хий те аль сайтууд тань таалагдж байна, аль телевиз тань таалагдж байна, аль сонин тань таалагдж байна. Магадгүй аль нэгэнд нь итгэж чадахгүй байх юм бол магадгүй хэвлэмжлэлийн байгууллага одоо юу гэдгийг аль нэг талын итгэл үнэмшилтэй байж болно шүү дээ те. Харьцуулаад уншилтаа. Тэ одоо энэ бол жоохон баруун талтай авчдаг, энэ бол жоохон зүүн талтай бичдэг гэх юм бол харьцуулж уншаал өөрийнхөө төгөлтийг гаргаад авчих. Угаасаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэгжил хэрэглэх ёстой. Тэгэхээр нөгөө альтернатив хувилбар нь юу вэ гэдэг юм зааж өгөхгүй бол бас нөгөө талаас эрсдэлтэй байх талтай. Буцаагаад бүр нийгмээс ингэж бас гаргалтай өөрийгөө ингэж Тэгэхээр нөгөө шийдлийн талаас нь харах юм бол хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөд нь тулгарч байгаа нэг зорилт бол одоо олон нийтийн итгэлийг олж авах те. Нэг хэсэг бол сошиал медиагаас ч юм уу эсвэл өөрсдийн бас дотоодын салбарын шалтгаанаас болоод нэр хүнд нь итгэл нь унжгаа шалтгаан бол одоо зүйлүүд бол байгаа тийм. Тэгэхээр яг энэ дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар хуу байдлаар ажиллах боломжтой. Түрүүн нөгөө JTI гэдээ дурдсан тийм. Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлагыг. Гэх мэтлэн одоо иймэрхүү санаачлагууд юу ямар хуу байдлаар туслах боломжтой. Яг сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлага бол Journalism Trust Initiative гэдэг хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан анхны одоо олон улсын яг хэвлэл мэдээллийн салбарт зориулсан стандарт юм байна. Европын холбооны хэвлэлийн эрхчлөөний тухай хууль болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль гэдэг нь хоёр хуульд бүр яг JTI стандартыг хэрэгжүүлдэг байгууллагууд гэдэг нэр заагаад орсон байж байгаа. Тэгэхээр JTI стандартыг хэрэгжүүлдэг байгууллагуудад бас тодорхой хэмжээний одоо зар сурталчилгааны орлого нэмэгдэгчүүд юм уу тий. Одоо зүгээр хувийн хвшлийн одоо манай Монгол жишээгээр бол MCS ч юм уу тий гэдэг байгууллага одоо clickbait сайт дээр өөрийнхөө сурталчилгаа явж явах юм бол жишээлбэл тэр бол тарих угаалтыг санхүүжүүлдэг байгууллага юм байна гэдэг нь. За энэ саяны жишээ гэхдээ зохиомл жишээ шүү тий. Гэдгийг хэрсэн уншигч нар бол хараад мэдчих боломжтой тий. Тэгэхээр бид нар team эрсдлээс байгууллагын нэр хүндийг хамгаалахын тулд зөвхөн JTI стандартыг хэрэгжүүлсэн certified аль эсвэл certified болохоос тодорхой хэмжээний зардал орно л доо. Зардал гаргахгүйгээр ядаж сайт дээрээ тодорхой хэмжээний мэдээллүүдийг ил тод тавьсан энэ байгууллагуудыг бид нар дэмжинэ
ийм байгууллагуудтай л бид нар маркетингийн гэрээ байгуулна, одоо баннер сурталчилгаагаа тавиулах та гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд дэмжлэгүүд байдаг. Хайлтын системүүд дээр илүү дээгүүр илэрцтэй гарч ирэх ч гэдэг юм уу. Энэ маань өөрөө бас дахиад нөгөө хуурамч мэдээлэлтэй тэмцэх аргууд тахгүй те. Би баталгаатай үнэн мэдээлэл бэлтгэе гэдгээ баталцсны дараагаар тэгвэл хайлтаар нь жоохон дэмжиж өгчий те. Доошоо скролдохгүйгээр танай хайлт ингээ гарч ирдэг болчих гэдэг. Иймэрхүү байдлаар дэмжиж байгаа юм стандарт байгаа даа. Тэгэхээр энэ стандарт юуг баталгаажуулж байгаа вэ? Тэгэхээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээ бэлдэх процессдоо хэр ил тод байна? Хэр нээлттэй байна? Нийгмийн олон янз байдлыг тусгаж чадж гинөө? Редакцийн одоо шийдвэр гаргалтанд яг тухайн мэдээллийн их сурвалжтай ойрхон байгаа сэтгүүлч нар хэр одоо шийдвэр гаргалтанд нөлөөтэй байж чадж байна. Одоо эддүүд гэдэг юм уу те редакцийн шийдвэр гаргалтанд үйл ажиллагаанд оролцдог уу? Оролцдоггүй гэдгийг нь ямар бичиг баримтаар яаж баталгаажуулах вэ гэдгийг бид нар өөрсдөө хэвлэл мэдээллийн байгууллагууд онлайнаар аягүй амархан хариулж өгөөд тэгээ хариулсныг нь болохоор Австралид төвтэй Deloitte эсвэл Монголын одоо аудитинг компани бүх зүйлийг нь ингээд тулгаж хариултуудыг нь үнэн бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсхийг нь тулгасны дараагаар тэр аудитын баталгаажуулалтыг бол авдаг ийм стандарт байгаа. Тэгэхээр маш нарийн одоо хэрнээ дандаа завгүй байдаг хэвлэлийн салбарынханд бас нэлийн нөгөө хэрэгцээнд нь нийцсэн байдлаар одоо томьёологдсон гэх юм уу ийм стандарт байгаа. Тэгээд MFCC-ийн хувьд бол бэлгүүнээ хэдийн хугацаанд авлаа? Баталгаажуулалт ойролцоог 4 5 хагас жил юм болоо. Үгүй 5 сар юм байна. 5 сар болсон гэж үү? Анх 5 сард нийтлээд 10 сарын 17-нд шүү дээ. Ааха. Тусмаа. Тэгэхээр бидний хувьд бол нийтэлснээс хойш тийш дээ. Тэр чинь нөгөө голдоо бид нар тэтгэлэг хүсээд тэтгэлгийн хариуг хүлээсэн шүү дээ. Тэр тэтгэлгийн хариуг хүсээд аудитын процесс эхэлснээс хойш болвол миний санаж байгаагаар 2 сар хүрээгүй санагдаад байна. Яг аудитын процессыг асууж байна. Түүл дээр бол богино. Сарч хүрэг. Тийм. Тэгэхээр яг манай хувьд нөгөө нэг олон улсын баримтчилгаачдын сүлжээний шаардлагын дагуу бас нэлээд олон зүйл маань үжээ ингээ олон нийтэд мэдээлэгдсэн байсан учраас нэмж сайжруулах юмнуудаас их бага байсан. Тэгэхээр энэ стандартыг авахд бол төдийлөн тийм хүнд бол биш. Гэхдээ магадгүй өнөөдөр танай процесс жоохон хаалттай, далд байгаа бол сайжруулах юмнууд олон учраас хугацаа бас мэдээж орох бах. Гэхдээ одоо олон нийтийн итгэлийг олж авахын тулд энэ маань өөрөө нэг маш сайн арга байна. Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, хуулинд нь цуцсан ийм арга байгаа да. За хоёрдугаарх нь бол буцаага би нөр Rappler руу орох гээд байна. Мария Ресагийн яг хийсэн чухал юм нь бас тэр байхгүй юу? Одоо нөгөө нэг дарангуйлсан ийм орчинд байжгаад жоохон чөлөөтэй болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээд гарч ирээд ABS-CB нэтэр ч юм бол жишээлбэл ингээд хаацсан байсан шүү дээ тий. Маркус Юд тэгээ хаацсан байжгаад буцаагаа сэргийсэн тий. Тэгэл олон нийт ингээд хэвлэл мэдээллийн салбарт ихтгэлч гэсэн тийм ч амар их биш байгаа үед ер нь бол хамтын ажиллагаагаар дамжуулж бас ихтгэлцлийг бий болгосон айгу одоо сайн туршлага гэх юм уу. Тэгэхээр яг хэвлэл мэдээ одоо юу гэдэм бэ бид нар ингээд аливаа бүтээгдэхүүн зарж исэн байлаа гэж үтэй л да. За энэ үзгийг зарж илаа гэж үтэй. Хажууд нэг хүн үзэг зарж илаа гэж үтэй тий. Тэгэхээр яг энэ хоёрын аль нэгийг нь одоо юу гэдэг илүү гоё гардаг учраас ч юм уу тий. Тухайн бараа бүтээгдэхүүнтэйгээ холбоотойгоор ингээд өрсөлдөх гээд шүү дээ. Энэ шууд өрсөлдөөн байгаа тий. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр бол ийм өрсөлдөөн оршууд бас хэцүү. Мэдээж тодорхой хэмжээнд өрсөлдөн контент ороо ч юм уу тий. Чанараараа яс зүгээр өрсөлдөн. Гэхдээ эцсийн дүндээ хэвлэл мэдээллийн байгууллагууд өрсөлдөх чадварыг тодорхойлох цорын ганц зүйл бол олон нийтийн итгэлцэл. Тэгэхээр бид хоёр хоорондоо өрсөлдөөд энэ өрсөлдөөн дундаа нийт хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарт итгэх хүмүүсийн итгэлийг бууруулаад байгаа бол энэ өрсөлдөөнөөс хинж хожихгүй тий. Тэгэхээр тэр утгаараа яг юу одоо Rappler-ийн харсан зүйл гэх юм бол бүгдээрээ хамтарч ажиллая. Бүгдээрээ ингээд сайжрая, ёс зүйтэй болъё, чадвархаа дэвшлүүлье. Тэгээд олон нийтийн итгэлийг илүү даах үс хэмжээнд ажиллая, хамтрая. Тэгэхээр нийт зах зээл ерөөхдөө одоо хэлээд юм гэж үзэн шүү дээ. Зах зээлийн тормоор утгаар нь аваад үзэх юм. Нөгөө талдаа бол яг нөгөө нэг гол нөгөө одоо ард иргэдийг баталгаатай мэдээлэл рүү л дуудаад байгаа. Тэгээ тэрний тулд маш ил тод тэгээ нээлттэй юм а тайлхиндаг ийм байдлаар ерөөхдөө ингээ орж ирсэн. Тэр нь бол бас одоо гоё юу гэмдэ туршлага. Тийм байсан. Тэгэхээр ихтгэлцэл гэдгийг бий болгох нэмэгдүүлэхийн тулд одоо илүү л уншигчдтайгаа үзэгчдтэйгээ ойрхон байх. Би та нарын төлөө энийг хийгээд байгаа гэдгийг гэхдээ хоос үг биш те. Яг үнэхээр тийм байх. Тэгээ тэрийгэ батлах юм нэг процессууд нь байж ах хэвээр те. Тэглэл та юу уншмаар байна гэд нэг юу гэдэг тий хагасжилтээ нэг асуучдаг л байх хэрэгтэй байхгүй тий. За тэгээд сошиал дээр одоо явж байгаа мэдээллүүдийг хэл мэдээллийн байгууллагууд төвөө те
энийг хяналт одоо орлогоо нэмэгдүүлэх ч гэдэм үү те олон хүмүүсийг татах тийм хэрэгцэл гэж харахаасаа илүүтэй яаж өөрсдийн оригинал контентоо үүсгээд тухайн уншигчтай яг мэдээлэлтэй байхад нь те зориулаад өөрсдийнхөө контент мэдээллийн агуулгуудыг гаргах вэ гэдэг энэ чиглэл рүү бас түрүүний одоо ярьсан сэдвтэй холбоотойгоор яг энэ чиглэлд өөрчлөлтүүд гарах хэрэгтэй болов гэж харж байна. Тэгэхээр яг энэ дээр ер нь хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн хувьд яаж харах өнцгөө ер нь өөрчлөх боломжтой вэ? Энэ дээр бол одоо ч ихлэ хэвлэл мэдээллийн байгууллага бүх мэдээллийг бас бичээд авах шаардлагагүй. Уг нь бол тий. Одоо манай монголчин 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага байгаа гэж хэвлэлийн өрөөлөнд тоглосон байгаа шүү дээ. Гэтэл би өдөрт яг хэдэн төрлийн мэдээлэл авч байгаа вэ? Гэр яг нөгөө нэг хувь хүнийхээ хувьд аваад үзэх юм бол миний мэдээллийн хэрэгцээ маш нарийн байгаа байхгүй. Маш тодорхой. За ойр зургийн юмнуудыг бол Google-с ч юм уу одоо юу гэдэг тийм Facebook орчноос юм зөвхөн боловсруулалт шаардлагагүй мэдээллүүдийг бол хангалттай авчиж байгаа. Гэтэл яг миний эрэлт хэрэгцээ яг ингэж шийдвэр гаргах гад ингэж хахад надад ингэ мэдээлэл дутагдаад байгаа зүйлс шүү дээ тий. Тэр төрлийн хэрэгцээ маань мэдээллийн хэрэгцээ бол маш юник буюу онцгой. Маш илүү олон хүнтэй давхцах магадлал бага гэсэн үг. Тэгэхээр манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь редакцийн бодлогыг харах юм бол одоо юу гэдгийг улсын хэмжээнд ч юм уу тий бүх хүнд ингээд олон нийт гэдэг нэг югтэй. Тэгээ олон нийтэд зориулж мэдээлэл бэлддэг гэхээр яг үндэ тэр хүнд ч зориулаагүй болчихж байгаа. Ялгарл байхгүй болох талтай. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд маань магадгүй дулам хорлоо шиг хэрэгцээтэй 1000 хүнд 100000 хүнд л зориулж одоо хийл та тий. Тэр бол бэлгүүнд хэрэгтэй мэдээллийг бэлдэх ерөөсөө шаардлага байхгүй. Дулам хорлоод л хэрэгтэй мэдээлэл. Тийм бол манай магадгүй Монголын нийгмийн бүлэг маань яг насны хувьд харьцангуй одоо тэнцвэртэй гэх юм уу тэг илүү залуучууд яг таамгаах олон үндэстэн ясны таж гэх юм ингээ энэ талаас ингээд аваад үзэх юм бол ялгаатай сонирхлын бүлгүүдээс хуваагдах боломжтой. Тэгэхээр яг тэр нөгөө нэг аль сонирхлын бүлгийн хэрэгцээг хангах вэ гэдэг дээрээс ямар төрлийн контентыг бид нэр илүүтэй үйлдвэрлэл амжилт олох вэ нэгдүгээрт хоёрдугаарт хэрэгцээтэй байх вэ гэдэг асуултад хариулт ерөөхдөө гараад ирнэ. Энэ дээр яг jobs to be done гэдэг онол байдаг. Миний уншигч юу хиймээр байгаа вэ? Тэр хиймээр байгаа юмыг гаргамаар байгаа шийдвэрийг нь гаргахад би ямар мэдээллээр тусалж чадах вэ гэдэг л ерөөсөө одоо сэтгэлгээний ялгаанаас гэх юм уу тийм өөрчлөлтөөс энэ зүйлийг эхлүүлж болохоор байгаа. Raptor-ийн хувьд ч гэсэндээ тийм шүү дээ. За сонгуул ерөөсөө анхнаасаа л би ардчлал юу л хоёр дахь нь авилга гэдэг энэ хоёр зүйлийг ингээд онцлоё гэж ингээд зорьсон гэж дурдсан байдаг. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээлбэл арчлалтай холбоотой сонгогдох эрхийг илүү дэмжихийн тулд тэр төрөний нөө сонгуультай холбоотой компанид ажлыг хэрэгжүүлсэн байх жишээ. Тэгэхээр ер нь бол редакц өөрийнхөө юм ялгарх бодлогыг илүү тодорхойлоод тэгээ яг тэр бүлэгтээ ингээд үйлчилсэн байдлаар мэдээлэл бэлдээд явах юм бол ялтчгүй тэр сошиал медиагаас ялгархаас өөр аргагүй болж эхэлнэ. Тэгээд өөрийн гэсэн оригинал одоо өөр газар байхгүй юм чинь тавтагдаагүй контентуудыг бэлтгэх нь боломж нь илүү гарч ирэх байх л гэж бодож байна. Яг миний хувьд бол харж байгаа нь их сурвалжаа үнэлэхтэй. Одоо хэвлэл мэдээллийн байгуулагч ба хүн хүнж бай. Би ер нь ямар их сурвалжаас хэдий давтамжтай мэдээлэл аваад байна те. Байнга л засгийн газар, байнга л нөгөө улс төрчид, байнга л нөгөө сошиал медиа инфлюенсер гэдэг нь үү? Эсвэл арай тэр нь олон их сурвалжтай те. Магадгүй тэр дунд чанартай их сурвалжууд байна уугүй юу гэдэг ямар нэгэн байдлаар үнэлэх шаардлагатай болчихж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ яг энэ яриа нөгөө л хэвлэл мэдээллийн боловсролтой бас тодорхой хэмжээнд холбогдох баг. Тэгэхээр яг ийм энгийн үнэлэх одоо арга зүй гэх юм уу те харах өнцгөө баг зэрэг өөрчлөх маягаар том өөрчлөлтүүдийг авчрах тийм эхлэл болох боломжтой болов гэж ярьж байгаа. За яг энэ нөгөө асуудалтай холбоотойгоор манай байгууллагын хувьд том зорилго нь бол хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт авчрах те. Нэг нь бол хуурамч мэдээлэлтэд тэмцэх, нөгөө нь бол доктортой бизнесийн загвар гэсэн юм үндсэн хоёр том сэдвийн хүрээнд, хоёр том одоо салбарын хүрээнд ажиллаж байгаа те. Тэр яг энэ хүрээнд энэ цаашдын цаг хугацаанд те ирэх жилүүдэд юу ямар хөө ажлуудыг бодож төлөвлөж байгаа вэ? Энэ дээр ер нь үзэгчдэд ер нь ойлголт өгөх үүднээс Монголын баримт шалгалт төвийн нийс төвийн хувьд ямар ойлголт өгөх вэ? За энэ жилийн хувьд одоо бидний хамгийн гол одоо өөрчлөлт хийх гэж байгаа зүйл маань илүү өмнө нь болохоор чинь олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхийн тулд сургалт хийн тодорхой нэг аян мэдээллийн аян хийн тэднээс зориулсан контент хийн насны бүлгээр нь хийн гэдэг байсан бол одоо илүү яаж илүү оролцоотой байх вэ?
одоо би ингээ хэрэглэгч байлаа гэж бодоход Монголын баримт шалгалтын өөр энэ надад тааралж байгаа энэ тулгамжаа асуудал ингээ энэ мэдээллийг шалгуулмаар байна. Тэхийн тулд яах вэ? Тэр нь айгүй тодорхой байх хэрэгтэй. Дээрэс нь би энэ байгууллагыг дэмжмээр байна. Одоо ингээ үнэн бодит мэдээллийг илүү олон хүнд хүрэхийн тулд би ямар хөв нэмэр оруулж болох вэ гэдэг энэ одоо хэрэглэгч цахим хэрэглэгч одоо олон нийтийнхаа тэр оролцоог нь дэмжих тал руугаа илүү чиглэж ажиллая гэж бодож байгаа. Би яг нэг пост харж исэн фэйсбүүкийн тэгэнгүүт одоо юм хараат бус ийм яг миний хэрэгцээг хангасан ийм одоо мэрэгжлийн ажилтдаг ийм хэвлэл мэдээллийн байгууллагыг нэрлэе чи би хандив өгмөр байна гэдэг пост хийсэн байхгүй. Тэгэхээр би нэр яг үнэхээр яг тэгэж бодож байгаа юм чи нэрээ тгий хаашаа өгөх үү ямар жургамаар өгөх үү яаж өгөх үү гэдэг ингээд баг тэр хоорондоо сандраад тэгээ тэрийг ингээд шеэрлээд нэрлээд өгөөрөө нэрээ ингээд хандив өгмөр байна. Яг өөрийнхөө өнөөдөртөө би одоо ингээд баян татгалан байгаадаа биш нэг өдрийн хоол, 2 өдрийн хоолынхоо мөнгийг хэмнээл тийшээ өгчөд бол надад ингээд нэг тийм хотоогүй. Гэтэ надад энэ гоё уийг би тэгж оролцоотой баймаар байгаа байхгүй юу. Яг тийм байдлаар ингээд цаашаага олон нийтийг илүү олон хүнийг хамруулж, илүү олон хүнтэй хамтарч ажиллаж, тэдгээрийн хэрэгцээг ойлгож, тэгээд энэ хүний одоо хэлэх гэсэн одоо үгийг дараагийн одоо манай энэ membership буюу одоо гишүүлийн хөтөлбөр гэж явж байгаа. Энэ хүмүүст ингэж хүргэдэг гих мэтчлээ одоо ингээд нэлээ юм өргөн хүрээнд оролцогчдоо тэлэх ийм одоо хөтөлбөрөөр одоо ийм чиг шугамар цаашаа явахаар одоо эхэлж байгаа. Тийм гишүүнчлэлийн хөтөлбөрийн нөгөө нестиг төрөөс ярьж энэ сэтгүүл зүйн зөвшлийн үр төв бол өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагуудад одоо олон нийтийн эрх ашигын төлөөх сэтгүүл зүйг илүү сайн түвшинд гүйцэтгэхийн хэрээр гүйцэтгэх явцдаа өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой байлгах тэр бизнес загварыг нөхцөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд одоо 25 онд манайх 5 жил одоо болж ийн дагуулгдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэр эхний 4 жилийн хугацаа бол бидний хувьд дэнчин бол нөгөө чаддагтаа ийм зорилгыг бид нэр өмнөө тавьсан бас биш. Үнэхээр хэрэгцээ байна, хийхийг хүсэж байна гэдэг үднээс одоо энэ зорилго маань гарч ирсэн байгаа шүү дээ, тий. Хийхгүй л угаасаа болохгүй байгаад байсан. Тэгэхээр эхний 3-4 жил бол бидний суралцах хугацаа байсан. Тэгэхээр яг эхний 3-4 жилийн хугацаанд бид нар суралцаад арга зүйгээ тодорхойлоод яг баримт шалгалтыг яаж хийдгийг, тий. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнес загвар гэдэг нь ер нь яг ямар хөө байдгийг, бусад одоо үйлдвэрлэлийн бизнесээс ч юм уу үйлчилгээний бизнесээс ямар ялгаатай нийгмийн үн цэн нь юу юм гэдэг зүйлийг бид нар өөрснөө одоо бол нэлээд сайн ойлгодог болж байна. Тэгээд одоогийн байдлаар бол яг хамтарч зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан байгууллагуудын тоо бас нэлээд 20 гарan болж байгаа хаа. Тэгээ эдгээрээс бас юу тодорхой хэмжээнд туршлага хөрөнгөлүүлсэн байна. Гэхдээ нөө загасчны морь усгүй гэдэг шиг яг MFCC гэх жишээлбэл бизнес байгууллага ч юм уу тий. Одоо л бид нар харах боломж бүрдэж байна. Нөгөө талаас цаг үеийн ч гэсэндээ гоё таарж ийн гэж ерөөхдөө бол харж байгаа. Тэгээд MFCC-г ингээд дэмждэг ийм community бол бас нэлээд томорцсон байж байгаа. Тэгээ тэр дунд гишүүнчлэлийн хөтөлбөр гэдэг маань бол зөвхөн орлого бий болгох хөтөлбөр биш. Ийм утга учиртай хүн хоорондын харилцааг баримт шалгасан одоо тайлан шивдэж уншдаг сонирхдаг хүмүүстэй одоо үүсгэж байгаа гэх юм уу те ийм харилцааг бий болгож байгаа гэдэг утгаараа илүү одоо манай үйл ажиллагаанд тохиромжтой тохирох юм байна гэж бид нэр сонгож одоо хөгжүүлж байгаа. Тэгээд тун удахгүй бас membership буюу гишүүнчлэлийн хөтөлбөрийнхөө нээлтийг хийж олон нийтэд танилцуулна. Тэгээд тактикийн хувьд бид нэр ер нь бидний гол одоо хүрхийг зорж байгаа бүлэг маань бол ерөөсөө олон нийт. Тэгэхээр олон нийтээс эхэлж илүүтэй одоо энэ гишүүнчлэлийн хөтөлбөрийг лонч хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэр маань ч гэсэн ер нь бол яг илүү хэцүү төрөл гэх юм уу? Одоо бид нар байгууллагууд руу зориулаад гишүүнчлэлийн хөтөлбөрийг ингээд нээгээд явах юм бол магадгүй нэг 10-20 байгууллагатай холбогдоход харьцангуй амжилттай авах боломжтой бол бид нар одоо юу гэдгийг 10,000, 20,000, 30,000, 40,000 хувь хүнд хүрэхийн тулд ингээд ажиллах хэрэгтэй болж байгаа гэдэг маань бол байгууллагын хувьд бол жоохон хэцүү зүйл а. Гэхдээ бидний хувьд яг чухалчилж байгаа нийгмийн бүлэг маань учраас эндээсээ эхлээд бас танилцуулах нь илүү зөв юм байна гэж бас харж байна. Нестийн бас өөр хийж байгаа ажлууд байгаа тийм зөвхөн Монголын баримт шалгалт membership-с гадна. Тэгээ яг Nest маань бол яг түрүүний хэлсэн одоо бойжуулах хөтөлбөртэй холбоотойгоор одоо л идэвхтэй ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид нэр 2 одоо санхүүжүүлэгч байгууллагаас босгосон санхүүжилтийн хүрээнд 22 хэвлэл мэдээллийн байгууллагатай ер нь бол яг тулж ажиллахаар одоо төлөвлөж байна. Бэлтгэл ажлууд маань явж байна. Тэгээд орон нутгийн болон
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хил мэдээллийн байгууллагууд тэгээд түрүүний хэлсэнчлэн яг харилцан суралцаж яг энэ ихтгэлцлийн орчинг хамтдаа яаж тэлэх вэ гэдэг дээр тухайн байгууллага маань өөрснөө боожно. Боожсон тэр мэдлэгийг харилцан адилгүй байдлаар хүлээж авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр харилцан адилгүй туршлага байгууллагуудад хуримтлагдана. Тэр туршлагыг бас бусадтайгаа хуваалцаж хамтдаа хөгждөг энэ орчин бид нар илүү бий болохыг зорж байгаа. За магадгүй хэдэн жилийн дараа 5 жилийн дараа Nest гэдэг байгууллагын одоо координацгүйгээр тэр community маань өөрөө өөрийгөө ингээ хөгжүүлээд цаашаа аваад явдаг болох. Тим хэмжээнд энэ одоо сүлжээг гэх юм уу хөгжүүлэхийг ерөөхдөө бол зорж байгаа. Би одоо сэтгүүлчээрээ 20 гаруй жил энэ салбартаа ажиллаж байгаа. Миний үед ямар нэгэн юм чадварчлал хөтөлбөр гэж нэг юм маш хомс байсан. Бид нар өөрсдөө яг их сургуульд сурсан мэдлэг дээрээ үндэслээд практик дээр гараад хөөх энэ юм бид юм ингэж болт юм байна, ингэж болдгүй юм байна гэдгээ ингээд хар туршлагаараа ингэж олж авч ирсэн. Гэтэл одоо илүү ингээд тухайн үед чинь баг хил ус гэж юу байлаа тий. Тэгээд олон улсад сэтгүүл зөө мэдээллийн салбар яаж хөгжиж байгааг ч ер нь таг түлхий ингэж явдаг байсан. Одоо л харцсангуу ингээд сайн ийм сургалтууд тий одоо мэдээллүүд ингэж орж ирж байна. За дээрэс нь баримт шалгах гэдэг ингээд шинэ хүчний юм орж ирж. Энэ бүхэн дээр одоо миний үед ажиллаж исэн тэр үеийг ботход өнөөдөр бол хамаагүй их ингээд цэлийтлэн цонхын нийцсэн байгаа байхгүй. Тэгээ ийм тохиолдолд энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчд маань одоо хаанаас зөв мэдээлэл олж авч яаж чадварчиж яаж явах ёстой вэ гэдгийг бол харахад нээлттэй сонголт олонтой ч юм уу те ийм гоё үе таарчаад байгаа. Тэгэхээр энэ үе дээр Nest ингээд харьяалагдаад ажиллаж байгаадаа бүр хэр бахархдаг байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо редакцууд толгоолоод явж байгаа миний үеийнхэн бол байгаа ихийг үгүйсэхгүй. Тэдгээр хүмүүсийг одоо илүү нээлттэйгээр хөгжихийн тулд яах вэ гэдэг тэр арга замыг ингээ хайхад хамгийн түрүүнд ингээд Nest-ийн үйл ажиллагаа ингээ харагддаг баг. Одоо ер нь хүлээн зөвшөөрөгдөж чинь гэдгийг би бас яг салбар дотор ингээ харахад бол мэдрээд байгаа. Тэгэхээр яг бие биенээсээ суралцах те гаднаас бас суралцах өөр хүмүүсийн туршлагыг сонсох тэр боломж бол илүү нээлттэй болж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөлд бол хамтын ажиллагааг бас сайжруулах те хэвлэл мэдээллийн байгууллагууд яг энэ салбарт байгаа хүмүүс тэгээд дээрэс нь олон нийттэйгээ хамтарч ажиллах энэ боломжууд илүү нээлттэй болж байгаа болов гэж харж байна. Яг тэгээд яг энэ өөрчлөлттэй холбоотойгоор манай байгууллагын хувьд ч гэсэн яг энэ чиглэлд хэд хэдэн ажлууд хийж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг бидний хувьд бол илүү яг энэ чиглэлд илүү хүлээлттэй байгаа болов илүү найдвартай тийм найдаж байгаа болов гэж би. За яг энэ подкастын төгсгөлд манай хоёр зочин маань яг өмнө ярьсан сэдвүүдтэй холбоотой магадгүй дутуу үлдээсэн ч юм уу эсвэл яг төгсгөлийн үг гэж хэлж болохоор зүйлийг хэлэх үү. Сүлч үгээ хэлнэ үү гэж. Ер нь бол ингээ бүх агуулгуудаа ингээ бодоод үзэхээр ингээ хийж байгаа үйл ажиллагаа маань цаашдаа одоо бидний итгэл үнэмшил одоо яг ингээд зорж байгаа ингээд нэг юм болно доо гэж ингэж хүсэж байгаа тэр зүг рүү ингээд ер нь ингээд одоо олдролтой орцсон ингээд сайхан явж байна гэж бодож байгаа. Тэгэд энэ дээр зөвхөн бид өөрсдөө гэхгүйгээр илүү олон одоо божуулж байгаа байгууллагаас ахуулаад манай баримтны тэргуунд сүлжээнийхэн байна. Баримтны тэргуунд сүлжээ гэж одоо хурамч мэдээллийн эсрэг үндэсний сүлжээ гэж явж байгаа. Тэр байгууллагт орж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл одоо ихтгэл даах үст те. За энэ редакц нэг ийм одоо улаан цайм нэг талдаа нэгдлийн мэдээлэл гаргаад ингээд тархиугаад ахааргүй. За аль болохоор ингээд олон нийтийн төлөөх тэр агуулгуудаа ингээд базаж тэр чигээрээ одоо тэр талаасаа явж гинэ гэдэг ийм редакцийн бодлого нь харьцангуй юм арчилсан тийм одоо чадвартай тэгээд одоо ёс зүйн хувьд бас нэлээд тийм дээгүүр байгаа ийм редакцуудыг хамарж байгаа гэж одоо ийм байдлаар харж байгаа. Тэгэд энэ байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр баримтаар шалгасан бодит мэдээллийг аль болох илүү олон хүнд хүргэх зорилготой юм баримтны тэргуунд гэдэг сүлжээ байдаг. Энэ сүлжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа одоо ингээд яг өнөөдөртөө бол сүлжээний хүрээнд одоо олон нийтийн төлөөх нийтлэлийн уралдаан ч юм уу тийм иймэрхүү байдлаар явж байгаа боловч цаашдаа сүлжээ маань бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үлгэр дуурайл үзүүлэх. Цаашдаа тэдний ингээд даган одоо ингээд яг юм чиг шугам нь болж өгөх ийм байгууллагууд болж ингээд чадварчна гэдэгт бол найдаж байгаа. Тэгээд байгууллагынхаа сүлжээнийхээ
бүрэл түүнийг ч гэсэн өргөжүүлэхийн төлөө бид нар ингэж аль болохоор хаана ямар байгууллага илүү яаж энэ чиглэл рүү ингэж ажилламаар байгаа бол яаж ингэж одоо баримтыг хөөж те олон нийтийн төлөөх гэсэн яг энэ жинхэнэ сэтгүүл зүй гэдгийг хийхийг хүсэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт яаж бодтойгоор ингэж зөв чиглэлээр оршин тогтмоор байгаа юм бэ гэдгийг ингэж олж илрүүлж гэх юм уу те тэдэртэйгээ ингэж уулзаж санал бодлыг ойлгож тэр үйл ажиллагааг ойлгож асуудал нь юу байгаа ингэж харж ингэж хамтдаа ингэж цаашаа хөгжинсэн гэдэг ийм зорилготойгоор баримтын тэргуун сүлжээг бол тэлэх ийм одоо шаардлага бол байгаа. Одоо тийм хүсэл эрмэлзэлч байгаа. Одоо нэг сүүлд онцлоод ах юм гайгүй. Гэхдээ түрүүний яриад исэн ном маань ийм ном байгаа. Дарангуулагчтай хэрхэн тэмцэх вэ гэдэг нэртэй. Дарангуулагч гэдэг нь бол Родриго Дутерте хэлж байгаа шүү. Өөр хүн хэлээгүй. Тэгээд ер нь бол тийм одоо юу гэдгийг төр засаг магадгүй зарим талаараа иргэдэд дарангуулах нэг талыг одоо эрх мэдлийнхээ хугацааг сонгохын тулд те олон нийтийг тархиугаалт хийж байгаа нөхцөлд хэвлэл мэдээлэл яаж ажиллах вэ гэдэг талаар ер нь бол гарын авлага гэдэг болно. Тэгээд Филиппиний үед Монголтой маш төстэй учраас шууд аваад хуулах боломжтой маш сайн туршлагууд маш олон байгаа. Тэгэхээр 2021 оны Нобелийн Италийн шагналд тэтгүүлч Мария Ресагийн бичсэн энэ ном ямар ч байсан одоо хэрэглэгчдийн гар дээр хүрэх бэлэн болсон байгаа гэдгийг онцлоод хэлье. За төгсгөлд нь бас бэлгүүнээс асуулт байна. Ямар учиртай подкастд орчихвоо. Цаашдаа ямар мэдээллүүд эндээс авч болох вэ? Хүмүүсийн медиа хэрэглээнд те ерөөсөө тухайн сэдвээр ингээд авч байгаа мэдээллийн маань бас үлэмж хэмжээ чанаргүй байна те. Яг тодорхой сэдвийн талаар түрүүнд дурдчихсан те яг хүмүүс хэрэгтэй ерөөсөө яригдахгүй байгаа ч юм уу те. Эсвэл тухайн сэдвийг хэдий ингээд өөр хэвлэл мэдээллийн байгууллагууд ч юм уу сошиал мэдээлэлд байгаа юм нэ. Гэтэл яг бүтэн тухайн сэдвийн талаар чухал мэдээлүүд нь ерөөсөө байхгүй ч гэдэг юм уу те. Хүмүүс яг дотроо бодож байдаг ч гэсэн магадгүй тэрэнд нь хариулж байгаа байгууллага хөө хүн ч юм уу те сошиал дээр тийм мэдээлэл эсвэл ерөөсөө интернет орчин тиймэрхүү мэдээлэл байхгүй байгаа үед яг энэ орон зайг яаж бид нэр хамтдаа нөхөх вэ те. Яаж энэ дээр илүү мэрэгчлэнүүд болон одоо илүү найдвартай мэдээллүүдийг гаргаж ирэх вэ гэдэг ийм агуулгатай байна. Тэгээ энэ подкастын маань нэр маань ч гэсэн үнэн мэдээлэл дарагдаж байгаа тийм хурамч мэдээлэл дарагдаж байгаа. Үнэн мэдээлэл нөлөө нь багасж байгаа тийм тэрэнд хүмүүс илүү бага анхаарал хандуулж байгаа. Яг энэ өөрчлөлтийг яаж хэдүүлээд даван туулах вэ тийм энийг яаж сөрөх вэ? Энэ дээр яаж илүү одоо хэрсүү хандах вэ гэдэг энэ агуулгуудыг энэ подкастаас хүлээж авах болов гэж бодож байна. Тэгээд манай подкастын анхны дугаарт оролцсон хоёр зочиндоо бас баярлалаа. Тэгээд энэ номны талаар илүү сонирхож байгаа бол энэ төр ном болон Alpha Book дээр зарагдж байгаа тийм. Баярлалаа. За баярлалаа. Post fact.